хаа нэгтээ жаахан охин торниж бүсгүй галбир болно, хаа нэгтээ хавирган сар ганцаардаж дүүрэн тэргэл болно, хаа нэгтээ шүн дундын бороо дээш дэгдэж манан болно, хаа нэгтээ зүудний ертөнцид цагийн зүү зогсож амьдрал болно. Хизээ нэгэн цагт урсан лааны ам тасарч хий хоосны зүг одно, хизээ нэгэн цагт бяцхан хөвгүн торниж баатарын цадаг болно, хизээ нэгэн цагт хэрээний далавц цуцаж тэнгэрийн зүүд болно, хизээ нэгэн цагт эрээхэн сүнсинэлж харанхуй гүний сонь болно. Хинч мэдхгүй зүгт баатарын зэрэг чинжаал хутганы сорив болно, хинч мэдхгүй зүгт бүсгүй бүник хин нэгний зохиосон шүлэг болно, хинч мэдхгүй зүгт хэрэг шууны үхэл яруу найрагчийн булш болно, хинч мэдхгүй зүгт эрээхэн нулимс асгарч лааны дөл болно, хинч мэдхгүй зүгт энэ бүхэн хөшөө чулуу шиг дүнсийж хий хоосны цуурай болно. За баярлалаа. Инженертэй баярлалаа. Монголын зохиолчдын эвлэлийн шагналтай яруу найрагч Ганзулаа. Их шиглэн тех хорон гэж хэлвэшээ. Өнгөн сарн хавиргалж хийсээр сэтгэлдгийх их тунгалаг орон минь. Мөрөнгийн усанд навчис хөвсөөр хавар тийш одох айсгүн хөндөрлөл минь. Загасны нүд соён боноос гэрэлтгэн таныг хайрлахын учир шалтгаан гин завилж суугаад нарыг дуулах нь таныг багтахын өндөр дүрлэг гин. Яруухан алган дээр алтан өндөг өнхөрөх шиг эмзэгхэн алдах үеиг дүрлэнхэн зогсоо охин хонгорын алин юм тоорын шиг хазрын туянд хармаар их орон минь. Манхан даваад хөтөлсөн тэмээн жингийн мөрвөл манай тооллоос гарч одсон дээдсийн минь хөх улбаа юм. Манхан даваад орж ирсэн жингийн сууны мөрвөл манай тоолол руу нүүж ирсэн Монголын хөсөг нүүдлих юм. Араг дотор суугаад л унтаж ирсэн хөвөл Амбагай хааны хүсэл тулын хатны зүүд юм. Атан тэмээний явдал дунд зөөлөн аялсан доовол алтан дэлхийн нарыг аргадаж мандуулдаг тарин юм. Ийм хөхтөг зүудэндэн сонссон хүү тэнгэрийн алтан нар шиг мандаж явдаг ховтой юм. Энэ хорныг онож төрсөн хүн л тийм нандин дуугаар сэтгэлэн чимэх тавилантай юм. Яруухан алган дээр алтан мандаг өнхрөх шиг эмзэгхэн алдах үеиг дүрлэнхэн зогсоо хүн хонгорын алин юм тоорын шиг хазрын туянд харамаар их орон минь. Монголын зохиолчдын эвлэлийн шагналтай яруу найрагч Ламсрынжийн Ганзулаа шүлгээ уншлаа. Одоо та бүдийнхээ өмнө энэ болорцом яруу найргийн наадмын шилдэг 25 шалгуур хүртсэн Дүүрхан аймгийн Хар хорин сумын угуул Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Соль Тогтхойн Дамдан Доржийг микрофоны өмнө урьж байна. За баярлалаа. Сахиус мэт санаж цээжилж явах явбас зөх ардын цэцэн сургаалаас үүдсэн сэтгэлгээний 6 мөрт шүлгүүд хэлье. Сургаал оюуны сахиус бадгууд 1 залуу сайхан явхад халуун янгаар дутааж заавал бүтээх насанд хар архиар шатааж ухаан задраад ирэхээр залхуу өвчнөр хороож ур гүйцэд захисахаар насны доройтлоор заваадаг хатуу хорвогийн жамаар хүмүн хүсийг үзвч дотоо дундуурыг дүүргэж ном мөнхөд үлдэнэ. 2 аврын нэгүсэх санаа төрвөл нохойн гүлэгс төрөл арилжин
алан идэгч сэтгэл ургавал номын багшч төрлөөн алдна. Нохойны нүдэнд хүн харагдахгүй. Нохойн нүдэнд нохой харагдана. 3. Өвчин үзээгүй өвтхийг хүсч зовлон дуудаад өртсөн хойноо эмнэлгийн оронд гэмшивч баршгүй. Ажил үзээгүй ажлаас ялархаж амиан бодоод алдсан хойноо арчгүй сарайлж гаславч баршгүй. Амьдрал үзээгүй алдаршихыг хүсч хоосон гоцроод залуунаас өнгөрсөн хойно харамсавч баршгүй. 4. Хүн хорон санаа гаргаж хүчтэй өрсөлдөгчөн ялж үзээгүй бол ариусан гэгэрч чадахгүй. Хүн ариун сэтгэл агуулж ачтай нөхөртөө хорлогдож үзээгүй бол амгалан жаргалыг олохгүй. 5. Тооч бодохгүй байхаас илүү төгс ялалт үгүй. Бууж өгөхгүй байхаас илүү бурхан сахиус үгүй. Булч нуухгүй байхаас илүү цэвэр ариун үгүй. 6. Гэмтэн хүн орон зайн эргүүлэхт баригдахдаа цаг хугацааны хойгоор гэрэл унтрахыг хүснэ. Гэлэн хүн эрх чөлөөний янаг тэмүүлэхдээ цагаан бодооны хойгоор гэрэл унтрахыг хүснэ. Гэгэрсэн хүн сэтгэлгээний ганцаардалд хоригдохдоо садиг түүхийн хойгоор гэрэл унтрахыг хүснэ. Баярлалаа. Монголын зохиолчдын элийн шагналт Яруу найрагч Сар тавтахын дамжин дөржтөнд баярлалаа. Болорсон 31 наадмын эхний шатнд чалгарсан Яруу найрагчд маань 3 бие болон уншиж байгаамаа. Эхний хэсгийн найрагчд маань шүлгэн та бүхэндээ сонирдууллаа. За одоо дараагийн дүйцийн 9 найрагчийг та бүгдийнхээ өмнө өөр чөлгийг нь уншуулах гэж байна. За энэ 9 найрагчийг 2011 оны Болор цом наадмын тэргүүн байрын шагналд Болор цомын эзэн Яруу найрагч Дорж Үнэнгийн болд хоёрыг ахалж тайзнаа гарч ирж байна. Яруу найрагчтай урьж байна. За Яруу найрагч 9 эрдэнэ таныг хөрийн Монголын зохиолчдын эвлийн шагналтаа Лавг сүрэнгийн молон жамц таныг урьж байна. За Монголын зохиолчдын эвлийн шагналтаа Баттүрийн мягмар жив таныг урья. За мөн Мацедоржийн нэрмжтэй шагналтаа Яруу найрагч Тэрнлэн ням лавг таныг урьж байна. За Яруу найрагч Дүгрийн Утган баяр, Яруу найрагч Мөнгөн хүүгийн Утган баяр, Яруу найрагч Должин живийн оюун дэлгэр, Дамбын өсөх эрдэнэ нарын найрагчдыг тайзнаа гарч ирэхийг урьж байна. За ингээд эдгээр найрагчдын салхийг хадгалж 2011 оны Болор цом наадмын тэргүүн байрын шагналт Яруу найрагч Дорж Үнэнгийн болд хоёр таныг шүлгээр уншнаа гэж микрофон дөрөе. За би тэнэг гэж хүлэг хэлье. Би тэнэг миний залхаж гүйцсэн их хотын өмнөөс миний дайжих итгэл улам улам бүүдийнэм намайг байгалийн амтэн гэдгийг таг мартуулж намайг нийгмийн эрг шург болгосон гадас мэд хотод уяатай бодох шиг эргэцнэм миний шуу шиг нисэх эрх чөлөөг баймилж миний амгалан руу тэмүүлэх хүслийг нухчин дарагч шорон мэд хотод ялтан мэд хоног тоолном намайг задарч байгаль ихтэй уусан нэгтхийг хориглож намайг орь ганцаар 100 жил дарчлаахыг хүсэгч авс мэд хотод үхтэл мэд ганцаардном харгалзагчгүй хорионд сайн дураар ан үнэглэж
хашаатай эрх чөлөөндөн цадаж үлч чадна. Тэнэг гэдгээ батлахын төлөө амьдрсаар төвчээртэйгэр дууснам өнөөхөл их хоттой. Баярлалаа. Яруу найрагч Төмөр Баатрын 9 эднийг урьж байна. За баярлалаа. Хар орноос зайдуухан 20 км-ийн зайд нэгэн бригадын төв дээр миний бага нас өнгөрсөн. Тэр тухайн нэг шүлэг уншия. Тэр зураг дахин олдоогүй. Агаарын бөмбөлөг, цаасан шувуу, цэлмэг тэнгэр тэр зурганд байгаагүй. Алс газрын бяцхан суурин туглын хашаа, цэгцтэй гудамжууд тэмтрэгдэх тэрэл зургнаас ажиллахаа байсан өтрөм халуун усны газар хуучин байшингууд мэдрэмж төрүүлэн гэрэлтдэг. Тэр зураг дахин олдоогүй ч дээвэр дээр суух лимбчин хүү, усанд явах сарнайгийн дүр тэр зургаар дамжин тодорч, дэлгүүрийн ихч, хямд чихэр, чинхэн шатхуун түгээх станц, тэртэй хол санагдах бэлчээр тариалангийн талбай, цээжинд нь наслагдсан тодорч байна. Тэр зураг, тэрэл зурганд тэнгэрийн хаяа ягаарх мөч дурааж, бүлээн мэлс, халуун хайрга, усан чумбалт, уруул минь хагарсан ч цус шүүрлэн инээмсэглэж, ухаалаг, болгоомжтой явах тухай бодооч үгүй явсан нас минь би. Өө тийм ээ, тэр зураг одоо олдохгүй. Өнгөрч явсан жуулчдын хичээнгүйлэн болгосон тэр зурганд дуран үлдэхийн тулд догдлон зогсож асан, догдлол дүүрэн хөвгүүний сайрцсан гар хизээч юм бэ шүлэг биччихлэн, дотн голын зэгс, дотор эгүүрэн гүн цүнхэл, комбайн тракторын сэг, ерөн бүхнийг дотор сэтгэлдээ гал маналцуулан харшуулах хачин ойлгомжгүй өдрүүдийнхээ хаа нэгтэй гэж гинтл цогоор харахатлаа өрөөндөх өөрийгөө олж танин таг дуугу зогсоо энэл цагийн гүжүүд нэгний ирээдүйд яасан итгэлтэй тэмүүлж байсныг нь яана. Баярлалаа. Эсвэр эрдэнэшд баярлалаа. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт лав сүрэнгийн боломжинд эхлэх төгсөх цаг хугацааны хоорондох залбирал үгсгэж шүлгээ уншия. Морин харгуу үлсийн цуваа Монгол гэрийн дотнхон бараа сэтгэл таяан үзэгдэх барааг нь би дотроо хүлээдэг. Амьдралын утгыг надаас устд нь ойлгосон тэгээд юунд ч юм бэ хүрхээр уралдан зовцоодог. Ад жаргал гэчийг надаас устд нь ухаарсан тэгээд юу ч юм бэ олж авахаар улаан одцоодог. Би л ганцаар энэ бүхнээс бэрхшээж зовсон хүний дүртээ суухад сайхан байдаг. Айлхан багын гинэн төрх өөртөө бодогдоход айлын бүрэн дээрээс тоглоом олгошгол баярлдаг. Баярлах болгондоо би дотроо үнгэлдэг. Үд шороо зүгээр л гэртэн харихыг хүсдэг. Өмнө хөттөгөн уулзлаач үг таармааргүй санагддаг. Эхлэх төгсөх цаг хугацааны тэрхэн хооронд эхнээсээ бүгд юуны төлөө уралдана вэ гэж би гайхширдаг. Гайхагч зүйлгүй дээ гэж өөртөө тэгээд би хэлдэг. Талын ороо борооны хөх туслууд татсан солонгоны гоёхон үзүүр түрхээр гүйж аваа энэдэн цурайсан жалын зургал бодолтон хаяан ургадаг ургахч байх гэж би дотроо их найддаг. Энэ бол би юм мөнч байгаасаа гэж тэгээд гүн гүнзгийл залбирдаг юм аа. Боломжтой баярлалаа. Баттүрийн Нэмэрж наарч ирж байна. За би үндэсний тухай шүлэг яа. Хаа хүрхэн мэдэхгүй яваа дэлхий гэдэг энэ амьтны халуун судас хамгийн эхлэл газрын үндэс ханаг эрх дэлхийн хэвлий дураар усж
харанхуй орчлон эзэмдэн өөрийн таавар ургана. Ханан улаан хатны бөөрөн дээр цавуу дуус юм шиг наалдан хамаг хумсаан дуустал зууран байж ургана. Өхөр чулууг базан дарж байгаа бүргэд мэт үнсэн мултартал атгаж ургана. Газар шороогон хийсэхгүй тул аргадаж ургана. Газар шороогон байлгахын тул аргадаж ургана. Багтаж ядсан багтарсан загтаан барагшин замэгч зад тэрч ургана. Газарт байгаа үндсээ мартан тэнгэр өөдөн цойлж ургаад ганцхан өдрийн шуурганд булгарч унсан модл хий. Өтгөн үндсээ дордсоор өөрийгөө өмөртөж өөдөн ургаж чадаагүй давжаахан мод бас бий. Тэрслүү санааны үржинслүүлж талд ганцаараа ургаад тэнгэрт нэргүүлж зартсан задсан модч бас бий. Их дэлхийн хэм номыг үндэсний үзүү өрөлгүүлж энгэр дээр нь орших амтэн бүхэн затгалд нь нүнжигтэй энэ дэлхийн дотогшоо дэлбэсэн цэцэгс нүүрс болтлон хүний нүдэн дүлэрдэх газрын ганц амтэн үндэс болоод үзүүр хоёр алтан заагтан зохисвоос үер болоод салхинд үрэл дэгдэн оршмүй төгс зогтсон ургамал ижил дундан цэглэнтэй шиг төрсөн энэ биес төр улсын хүртэл үндэсний явдалд хамаатай байна. За Батөр яруу мигмарчуу яруу найрагчид баярлалаа. За энэ дашрамд хэлэхэд Болорд сум 31 энэ хүү наадмыг уламжил ёсоор урундрах хязгаарлагдмал хариуцлагатай компани хамт олон ивент итгэж байгаа. Төрүүлсэн одоо яруу найрагчид урундрах компани хамт олон үндэсний дээлэн бэлгэлэхээр болсон гэдгийг бас та бүхэндээ уламжлах учиртай. Энэ компанийн захирал Алтан туяа өөр хангаа нутгийн уугуулгүй юм аа. Танд баярлалаа. За энэ хүү наадмыг дэндийн бүрэг дөрж сан мөн одоо хамтран зохион байгуулж ивент итгэж байгаа гэдгийг хэлхэн зүйтэй. За хамгийн сайн шүлэгтэй яруу найрагчид дэндийн бүрэг дөржийн нэрмжид шагнал гардуулнаа гэдгийг бас та бүхэндээ уламжилъя. За үзэгчдийн таалалд нийцсэн сайхан шүлгийн эзэнд Эрдэнэ шан захиралтай их тов хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хамт олон сэлбэртэй гэр бэлгэлэхээр болсон гэдгийг бас уламжлах учиртай. За Болорд сум 31 гэдэг энэ наадам болвол үнэхээр одоо өргөн хүрээнд зохион байгуулагдаж байгаа. Манай яруу найрагчид зохиолчид маань их өндөр ач холбогдол өгж байгаа гэдэг нь харагдаж байна. Зөвхөн одоо өнөөгийн энэ Болорд сум 31 наадамд Болорд сумын эзэн 12 яруу найрагчид хүрэлцэн ирж оролцож байгаа нь одоо бахархалтай сайхан байна. За энэ яруу найрагчдад Монгол улсын одоо төрийн банк мэлалга өргөх болсон гэдгийг бас уламжлах зүйтэй юм аа. Ер нь Болорд сумын яруу найргийн наадмыг болвол илэгдэлгүйгээр төсөөлхийн аргагүй. Манай үзэгчдийн, сонсогчдын, уншигчдын болвол хамгийн хүсэн хүлээдэг зүйл бол энэ яруу найрагчдын тухай нөхөрсөг илэгдэл байгаа юм. За нөхөрсөг илэгдлээр одоо бэлэг барихаар манай Монголын үндэсний олон нийтийн телевизийн сэтгүүлч яруу найрагч Саран туяа илэглэлээ сайн унших болно. За мөн сэтгүүлч ойдов илэглэлээ хэлнэ гэдгийг та бүхэндээ энэ завсар бас мэдээлэх гэсэн юм аа. За ингээд наадамд амжилт хүсье. Нацаг дөржийн нэрмжид шагналтай Пэрэнлэн ням лавг найрагч өрж байна. Нүүхч үлсийн цаана нэвтрэгч үлсийн цаана тэнгэр гүний одод би нэлмгэр цагаан туяатай сэрүүн тунгалаг саран би хань бараандан харвахаар тогтож идан гялалзах харгалдагч хоёр одны холын нэгэн тохиови нэвтрэгч үлсийн цаана нэргүй ихэм би аймагч үлсийн цаана агуужин цэнхэр оторгой би алтан шаа цацрагтай асан гал шиг наран би өндрийн цаадах өндөрт дураар танхил халих өвгөн буурал харцтай
өлгөнхөр бүргэд би аймагч үлсийн цаана аяа ихэн би нүүгч үлсийн цаана нүүгэлтсэн ихэн би нүдэнд харагдахгүй мөртлөө бууд оршигч бүхэн би зуурдан сансрыг гэрэлтүүлэн хүмүүний амьдралыг толдох зурхан зурлах тодорсон бомбын орны эрен би нүүгч үлсийн цаана нүүгэлтсэн ихэн би зангирагч үлсийн цаана захгүй ихэн би задгуулган монхотгох ихстэй зин эрдэн би одоо миний Монголын онгод шүтэн гэгдэх он зайгаар өртөөлөх зүүн совингийн улбаави зангирагч үлсийн цаана захгүй ихэн би үлсийн цаана ихэн би Нацгөржийн нэрмжит шагналт яруу найрагч Нямлхавт баярлалаа. Дүүрийн Отон баяр найрагчийг урьж байна. Ганцдахгүй ганц хөшөлгөлий. Наанхан царайдаа найгүй их хүнэгтэйч над шиг жаргалтай хүн нарт ертөнцийн хаанч байхгүй олыг орлуулъя гэдэж олдохгүй ганц үе байна олдохгүй ганц учраас ч олдож харагдахгүй байгаа юм аа хэргийн зэрэг хөрөнгөч нэгэ хүсчлэг мэн би олон хингдэг цорын цаана өөр шиг мөн бадамлагч хүмүүн харагдахын бараатаагаас цаашгүй хитэн түмдч ганцдахгүй ганц үе байна ганцдахгүй ганц учраас ч гарч танигдахгүй байгаа юм. Асаж буй мөртлөө цогшигтд ийхэн төрхтэйгээр дотроос гэрэлтэн манддаг аригхгүй их баясгалантай миний чанарыг надаас хойш зөвхөн нарал томдож үлднэ. Наран сүрэг сарвчлаад гэлбэж зогсойж шиг намайг л хүлээсэн эх орон минь эрчгсэн шүүхий аль хэдийн эрчгсэн эрх биш буцах зүгтээ элч гэргинхэн сайхныг цацчихсан тэр дээш хараарэ тэр хүн үргүүлэх бүхнийг тэнгэр нар төгсгөлгүй тэр бол би тэнгэрлэг их оршгүй заарл Дүүрийн Отон баяр найрагчтай баярлалаа. Мөн хүүгийн Отон баяр найрагчийг урьж байна. За өөрийн сайхан хангай нутгийн эрхэмсэг ноёд хатагтай та бүхний энэ өдрийн амгалан айлтхан мэдчилж урт намрын дуун гэдэг шүлгэн уншаа. Өвөн намрын навчс өр зүрхэнд унан өн холын мөрөөдлүүд өөрийн ирэхгүй замхарна. Уулын хонгор навчс ухаан бодолдон урган урт холын замаас удаангүй иргэнэ. Өнгөн намрын инэл шаргал үзүүрт уулын аманд эцгийн гэр буй усан нүдэн хүн тэмүүлэн очиход мөчөг татгхан хорвоогийн алтан аяг буй аяа мөчөг татгхан хорвоо. За баярлалаа. Отон баяр найрагчтай баярлалаа. Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн Должин жирийн оюун дэлгэр найрагчийг урьж байна. За үрийн сайхан хангаан түмэн олондоо энэ өдрийн амар амгалан айлтгая. Тэнгэр миний их оронд хайртай гэдэг шүлгэн уншаа. Цөнгөө түрх хатангол ижи тэнгэрийн уярал цэнхэртэн нүдлэх хөх яргуу инх мэндийн хадаг уйсан хайлах хавар гэдэг урны шуудын найр догдол ариуслын дуу төрх дотоод их хайр тэнгэр миний их оронд хайртай ногоон цадсан мал сүрэг номин тэнгэрийн хишиг солонготой бороонд нүцгэн гүйлдэх совинтой үрсийн жаргал хуртай нартай зун гэдэг хурд бэр цэц хорвоод ганцхан Монгол түмний минь хотлоорон зингэх наадам тэнгэр миний их оронд хайртай
Алтрын шаргалдах газар дэлхий, амгалан тэнгэрийн тайвшрал, амраг хосын найрын хойморт аргадж учралсан шуранхай, бодол давтуулсан намар гэдэг бурхны эцтэй сургаал, шүүр салдам гуниг унгах, сүл үсний ухаарал, тэнгэр миний хоронд хайртай, хуйлрам будрах цагаан цас, хуйлгаан тэнгэрийн сууд, хурган дээлний өнгө мэлах, хурмстын хайрлсан гоёл, цантай жавартай үл гэдэг чадалтай ирчүүдийн хэмэр, үнэгэн лав сэргэн сугсрах өндөр дээд заяа, тэнгэр миний хоронд хайртай, тэгш дөрвөн үлрэл мөнх тэнгэрийн өглөг тэмдэгт босоо бичиг минь үү хаан тэнгэрийн хил юм аа. За Баян хинэштэн баярлалаа. Өөрхөнгөө ангийн өвгөнхөө дамбын ус хэрдэн аригчийг урьж байна. За. Буйдхан алсын нутагт гэж үлгэлээ. Чөдөртөө морь дэшгэн чихэн дотор сонсогдох жухам хүү тийм л амар амгалан нутаг минь үлээ. Орчлонгоо туулсан морины зовлон олоорцсон өвс хэлж өгдөг. Орго саарал зэрэглэн өвсний хэлийг зааж өгдөг. Огт танихгүй хүмүүс энд өвс ногооны хэлээр ярилцаад он цагийн хүрдэн энэ газарт хүний хүслээр эргэдэг. Зүрхний минь зохилогтун хажуугийн хүнд дуулдам шөнөөр зүлгсэн тол шиг тэнгэрт нь огторгын нуг цэцгэлдэг гэрэлт нугын мандал руу тэмцэж ирсэн чөдөртөө морины гიშгсэн хөлийнхэн өвдөлтийг өвсний шүүдэр эдгээд юм. Чөдөртөө морь дэшгэн чихэн дотор сонсогдох жухам хөө тийм л амар амгалан нутаг минь үлээ. Буцах шувуудын ганганаа уулас дамжин эргэж ирээд болиглох зүрхний минь гүн рүү шурган орох нутаг минь үлээ. Ирж буцахын мөн чанарыг намрын салхин шивэндэг эсгэл салхины үгийг буцах шувууд нь дамжуулдаг сал чагцсан гэдэг учрахын эхлэл байдгийг сая утсан шувууд намраар эрэхтэн хэлж ирдэг юм аа. Алсын газарт одох санаа минь аян шувуудыг дагаж нисдэг. Алсаас айсгүй тоосон дунд алга болох хүсэл минь шингэдэг ирнэ гэдэг ийм сайхан болохыг хүн бүхэнд зарлан тунхаглаад ирж байгаа юм шиг өн удаан амьдрахыг би хүснэ. Буцах шувуудын анганаа уулас дамжин эргэж ирээд болиглох зүрхний минь гүн рүү шорхон орох нутаг минь үлээ. Дэлгсэн номны завсар дэнгийн нэрвэхээ үрд үлдээд дэлхийн тухай эргцүүлэх алгын чинээхэн нутаг минь үлээ. Орших хийгээд оршихгүй учрыг хаврын ороо ойлгуулдаг. Оройн бүрийн нөмрөхөд орчлонгийн өнг улан тод харагддаг. Мөнх бишийн тухай гайхамшиг донлыг дэнгийн нэрвэхээ зааж өгөөд мөнх оршихын үннийг нотолохын тулд номын хуудаснаа үрд үлддэг. Ялагдана гэдгэн гарцаагүй мэдсэн эрвэхээ ялах юм шиг гэрэл тэмүүлээд яруу найргийн мөрөнд алдар нэрэн үлдээж мөнхлөг шиг яруу сайхан бүхнийг магтан дуусахыг би хүснэм. Яагаад гэвэл ийм байхад хүн бүхэн дуртай. Дэлгсэн номны завсар дэнгийн эрвэхээ үрдүүлдээд дэлхийн тухай эргцүүлэх алгын чинээхэн нутаг минь үлээ. Будаг шунхгүй хар зураг шиг 1-р сарын үүрээр болжмрын сүрэг далавчин дам багтах буйдхан алсын нутаг минь үлээ. Хол ойрын хооронд хичнээн зай байдгийг өвлөн шүн хэмждэг. Хорвоо тэнхэлгэн эргэж нар гарахыг үлгэрийн эхлэл гэдэг. Үүрнээсээ болжмөр дэрхийн нисэж одохыг үлгэрийн эхлэл гэдэг. Үүр зүрээр цонхны шил сантахыг урлагийн бүтээл гэж ойлгодог. Өчигдөр бударсан засны шавар өрөөний минь цонхон дээр цэцэг зураад өөгөр жаахан болжмрыг 100 ирлээ гэж хуурч нисгдэг. Бээрсэн болжмрын хэтрэн алга дарамхан бүлээнтэй үлддэг. Би энэ газар тан хүйтэн байхтанж хайртай. Будаг шуухгүй хар зураг шиг 1-р сарын үүрээр болжмрын сүрэг далавчин дам багтах буйдхан алсын нутаг минь билээ. За баярлалаа.
Сайхан яруу найрагчдаа халуун дотны алга дашилтаар мулаахан зүйтэй. Яагаад гэвэл энэ сайхан найрагчдын зохиол бүтээлд хамгийн өндөр шагнал урамшлан нэргэн үзэгчд, сонсогчд, уншигчд та бүгдийн энэ сайхан халуун алга дашилт байх учиртай. Бүх одоо уран бүтээлчдтэй яруу найрагчдаа баяр хүргье. Шалгарч үлдсэн 25 найрагчийн 2 дахь зүйзийн яруу найрагчид шүлгээн уншиж гүйцлээ. За 3 дахь зүйзийн яруу найрагчид тун удахгүй тайзнаа гарч ирнэ. За энэ 2 зүйзийн найрагчдын хооронд манай болор цумын эзэн яруу найрагчид, за ардын уран зохиолч, хүндтэй сайхан уран бүтээлчид маань та бүхэндээ мелалгын уран бүтээл шүлгээн бас өргөн барих учиртай. Энэ удаа та бүгдийнхээ өмнө болор цум 31 энэ хүндтэй найргийн эрхэм сайхан дэвжээнэ. Монгол улсын ардын уран зохиолч Сэлэн Гаваа зүтгэлтэн болор цумын эзэн яруу найрагч Тангадын галсан таныг энэ хүндтэй тайзнаа гарч ирж мелалгын шүлэг айлтгаж өгнө гэж урьж байна. Манай болор цумын эзэн яруу найрагчтаас хамгийн өндөр ахмад настай сайхан найрагч өнөөдөр энэ болор цум 31 яруу найргийн наадамд өөрийн биеэр морилон ирж өвөр хангаачуу та бүхэндээ хүндэтгэл үзүүлж их яруу найрагч дэндийн бүрөвдөрч доон хүндэтгэж байгаа нь бахархалтай сайхан хэрэг юм аа. Галсан найрагчдаа өврийн сайхан хангаачуудынхаа өмнөөс урт нас удаан жаргал уран бүтээлийн баялаг сайхан амжилт хүсэн өрөөж алга дашилт нэлаяа. Далайн олны хүндэтгэлийг дааж явах юмсан да. Аугаа их дэндийн бүрөвдөрж сормын нэршийн даштор нар надад зологддог байж билээ. Энэ бол авиас эрдмээр дэндүү ах боловч алаг дэлхийд унсан цаг хугацаагаа тооцсон их хүндэтгэл байжээ. Чингис нэртэй хүүхдийг нэрийн солиулж ээж хойшоо барилгын темст явуулдаг. Тэмүүжин нэртэй хүнийг алуу ажилд авдаггүй байсан Монгол улсыг монхор улс болгох аюул дүүрэлтсэн тэр цагт эзэн богд Чингис хааныхаа түүхээр Монголын хиймрийг сэргээх 4 хүн байсан юм. Тэрний нэг нь Монгол ардын хойсголт намын төв хорооны нарийн бичгийн дарга Монголын анхны академич гүн ухааны эрдэмтэн Дармын Төмөр Ачир байлаа. Тэр хүн урд гүрэн, наран гүрэн, бүр тэр байтугай гөгшин гүрэн Чингисийг манай хүн гэж лойвертгаар шийдсэн үед Чингисийн 800 жилийн ойг тэмдэглэснийхэн Чингисийн хөшөөг нутагт нь босгосныхон дэлхийд Чингисийн марк тараасныхан Монголд эрдэм шинжилгээний хурал хийлгэснийхэн төлөө Баян хонгор аймагт барилгч нар цөлөгдөж байлаа. Гүн ухааны эрдэмтний барилгачин бол цөлөнөө гэдэг бол сансрын нисгэгчээрээ гутал дахлуулах юм уу? Тархины мэс засалчаараа хонос бодогч болгосонтой адилхан Монгол улс хохирч байлаа тамина тийм. Тийм авгаа их гүн ухаантан төрийн томчууд донд байсны буйнаар Монголд Чингисийн хөшөөг 3 нуурт босгов. Их нацагдарын хөшөөг босгосон Махвал гэдэг зураач баримлч. Одоо энэ манай Провдоржийн хөшөөг тэр болд босгосон байна. Гэхдээ та нар ер нь ичнийгээр болдод нэг баяр хүргэжүүл яасан бэ? Энэ танай нутгаас гадаад хэргийн сайдыг 10 хэдэн жил тэр тамгыг хадгалж
дэлхийтэй Монголыг тэврэлтүүлж исэн гадаад хэргийн сайд Гомбосрон гэдний гайгүй сайн хүү байдгийн штэ. Та нар мэддэг үгүй юу? Ер нь дөрөвдүгээр лавд сонгож чадаагүй дээ. За түүнийг үлгүүлэн. Тэгээд тэр хүнд их найрагчийн олон зураг байсан. Тэрнээс нэгийг өгчээ. Бусд хөшөө бол цөмөр нөгөө нөхдөөр харсан юмнууд. Эсвэл бол хондоо миний хөлөөс ажсав гэж байгаа юм шиг ингээд хөлөө чичийлэгдсэн тийм. Тэгэхэд энэ пүрвдэрчийн хөшөө нүгэлт ертөнцийг дээрээс нь харж сүрхэний хан цусыг замын хар болтол бодлого ширч бас ялын тогтоол унших гэж байгаа юм шиг. Тийм дээд тэнгэрийн хүний Монгол хувьд яндан бодлого ширсэн гişи усгаж гайхамшигтай юм. Өөр хангайханд баяр хүргэе. Сайн нөхөдтэй, сайн үр хүүхдтэй хүмүүс сайхнаас гадна энэ сайхан ард түмний буян шүү. Ардчилсан хувьсгалыг цустай гутгуулаагүй 3 хүн байдгийн шүү. Тэрний нэг нь Батмөнг Даян хааны сүнс Баядын Батмөнг дарга. Хоёр дахь нь хэрвээ та нар энэ хүүхдүүд рүү буу чиглүүлдэг юм бол бууны ам тэдэн лүү биш өөрсөн лүү чи эргэцсэн байх шүү гэж айлгсан аюулаас хамгаалах яамны сайд Жамсрын жив гэж генерал байсан шүү дээ. 3 дахь нь танаа энэ Гомбосрон. Хэрвээ та нар уугайгүй дэш нь харуулвал Тяньмын талбайдах цуст ярга Монголд гарснаар Монгол улс дэлхийн хамтлагаас тасарч дэвжээний навч болгон шүү гэж айлгаж ирсэн юм шүү. Гэхдээ энэ Гомбосрон хүүдээ нэг баяр өргөчүүл яасан юм. За тэгээд түүнийг үлгүүлэн одоо бол шүлэг уншнаа. Тэгэхээр би одоо энэ хэдэн найрагч дундаа Масар Ахмадын хувьд 2 шүлэг уншина. Тэгээд хүүхдүүд бол 1 шүлэг уншина. Бавуугийн бавгар бол 3 шүлэг унших боломжтой. Тэгээд энэ чинь хүн гүрний үеийн хаан байсан хүн шүү дээ. Оо тэгээд за 2 шүлэг уншия. Нэг чигдрээр энд ирсэн хүмүүс байхаас гадна байгаагүй одоо засаг даргаас өсвөлээд ажилтаа байсан. Тийм учраас Монгол хүмүүний зүрхний бичээс би 5 хантай гэрт төржээ. Би 5 твтэй дэлхийд төржээ. Би буурал түүхтэй Монгол төржээ. Би бурхад мэндэлдэг дорн төржээ. Бойтгоны минь хонх намайг хөлд оруулсан. Ботхон буйлаа намайг хилд оруулсан. Уухай гин гонодод жигүүр ургуулсан. Уртын дуу надад ухаан цараалсан. Чимээгүй. Эвдэрвэсвид хуваахын хүрд болоод дуусан шүү. Эвэлвэсвид өрчүүлэхийн хүрд болж мандан шүү. Энэ бол миний зүрхний бичээс. Эвэлсэн цагтаан муу Монгол сайнны сайнаас дутахгүй. Авдар дотроо судар минь багтдаг. Адныхаа нуруунд гэр минь багтдаг. Өргөөн тооноор минь наран багтдаг. Үнхэлцгэн дотор минь орчлон багтдаг. Би дээрээ нартай тэнгэрийн эзэн, би дээшийн ундрахтай буйны эзэн, би дээдсээс сайн зарлагтай Монголын эзэн. Чимээгүй. Эвдэрвэсвид чин гүрний босгоны боол Монгол бол дуусан шүү. Эвэлвэсвид Чингис Богдын бүрэн
гүрэн Монгол болж мандан шүү. Энэ бол бидний зүрхний бичээсээ эвсэн цагтаан цөөхөн Монгол олны олноос дутахгүй. Өөр хангайхны амжилт бүтээл их байсан. Одоо ч сайхан байна. Улам цаашдаа их байх. Өнөр Монголынх бас ялгаагүй тийм байхын бэлгшээл бодож өксүр замын дуу гэдэг шүлгээ уншия 17хан хэлэнд орчуулагдсан байдаг шүлэг байна лээ. Өксүр замын дуу онхол цонхолгүй бандан ширээ гавийн огтон ур толгод минь намайгаа өнгөршөө. Олон цэглээгээгүй дэгдэхээ наснаа би чинь орцог торцог толгодыг уул гэж эндүрч явжаа. Оцор зацар довцгууд дундаа сүмбэр очир хэлбэр туулсан минь намайгаа өнгөршөө. Отон тэнгэрийн зулай дээр гიშгээс урд оргил өнтөр гэж уулсыг андуурч явжаа. Аваад эхлэн бэлгийн чулуугаар өндөрлсөн отон тэнгэр хайрхан минь намайг өршөө. Отог жинстэй алтайг давхаас урд орчлонгийн зулай гэж отон тэнгэрэн андуурч явжаа. Он цагийн öгийг мөнгө цасандаа батилсан онгод бэлгийх алтай минь намайгаа өнгөршөө. Хот зүйлгүүрддэг хямлыг давхаас урдгүй орчлонгийн зулай гэж алтайгаан эндүрч явжаа. Онхол цонхолгүй бандан ширээ гавийн огтн ор толгод минь намайг бүөршөө. Осрүүчгүй сансрын удмаас аяхад оргил өхний оргил нь нутгийн минь толгод та нар минь байж шүү дээ. Ардын уран зохиолч Тангадын Галсан найрагчдаа баярлалаа. Нийт урангачуудынхаа өмнөөс сайн сайхан ерөөлийн дээдийг хүсэн өрөөё. Соёлын наваа сэтгэлтэн ардын уран зохиолч Яруу найрагчдын маань их ноён оргилуудын нэг Пунцгийн Бадарч найрагчийг гүн хүндэтгэлтэйгээр медалийн шүлгээ өргөнөх хэмээн урьж байна. Галсан сая их өндөр настай хүн гэж ирлээ. Та нар сая тайзан дээр харсан бах. Хар хилэмгийг хажуу тийсэн самандсан. Халтар жинсгийг гуйндан гуйвчилж гсэн. Залуухан нөхөр харагдж байгаа шүү. Тэ одоо би Галсангийн найрагт нь бол итгэдэг, насанд нь бол итгэдэггүй. Тэр нь хайшаач юм гэж би сүүлийн үед эргэлзээд байгаа юм. Тэ өөрөө бол гутлын тосоо тосолсон гэж ярьдаг юм бодлоо л да. За тавхандаа баярлж байна. Олоогийн нэг хэрэггүй дээ. Балчир насандаа юм уу нэг 15 6 хүртэл бол хүн ижиг их самдаг юм байна. Үзлээ мэднэ би. Нас өндөр болоод 70 60 70 гээд ингээ ирэхээр зэрэг бас ижиг их самдаг юм байна. Тэр хооронд нь эхнэрээ санд явдаг болтой юм байна. Хүн гэдэг монхог юм тийм шиг байна дөө. Тэгээд би ижихэн дурсаж зориулсан эхийн сэтгэл шүлгээ хэлээ та. Тох сүрэн дарга тэр шүлгээ хэлээрэй гэж тушаасан, заасан, зааварлсан. Хэрвээ уншихгүй бол ингэсгээ та явсан дээр за ингээд ээжтэй нь ижихэн ачиг хариул дандаа харилж өргөж яваарай. Над шиг ижиг болсон. Ижихэн тухай өдөр болгоныг бодж байгаарай. Муу юм чамд үл тохиолдмаа. Ээж нь муу хүүгэн ухаж гэж зүүдлээ. Ийм аймаар зүүдвээ 80 наслахтаа зүүдлээгүй юм байна да. Сайл сүндэн дэвлзэж явсан ч
санаа сэтгэл минь дэглэлзэж байсан ч сарних худлан зөөрөөс муухай минь гарахгүй юм аа. Сайхан шүлэг бичиж гин минийхөө амтэн хүн уншиж байна. Сайхан дуу зохиож гин минийхөө араажвар дуулж байна лээ. Ижийн сонсоо. Сайн явна гин минийхөө аян замын хүн хэлж байна. Муу явна гин миний муухай амны цогоо болгон ярьж байна. Аль нь чижид нь ялгаагүй амьд яваач нь лижидэн алтернэс илүүтэй. Ижийн хүүгээ их санах юм аа. Тэмээ цагаан үлийг тэнгэртэн сарстал би чамайг харуулдаг. Тэнгэрийн тэр ягаан хаяг савсуутлал нь би хүүгэн ирэх байх гэж горддог. Миний хүү ижидээ ирэхгүй юм аа. Ээжийн хүүгээ их санах юм аа. Арга савар хоёрон зөрүүлэн байж би чамайг боддог. Аргал чулуу хоёрыг андуурн төвж би хүүгэн сандагдаа. Миний хүүжидээ ирэхгүй юм аа. Ээжийн хүүгэн их санах юм аа. Хүний хүүжидээ ирж гэн гол усаар нэг найр наадам болж байна. Миний мөн хүү болох өдрөг шоронд орж гэн. Голын минь гогдох шиг элж байна. А яадаг юм ороод үз. Гадагшаан би хүүгэн өмөрлөө. Дотгошон би өмөлслөө. Миний хүүчний жигэн гал шиг залуухан явахад өсөрсөн очим нэмсэн ганц үе зандан галгиж явахад минь тасарсан навчин нэмсэн да. Ээжийн хүүгэн их санахна. Ядаж яван бол миний хүү тэнд байгаад явахгүй жидэн хүрээдэр. Ядарч яван бол миний хүү тэнд яваад явахгүй жидэн хүрээдэр. Хүний нүдэнд бол хөгжтэй хад шиг хөгтөлгойтой хөгшин хүмүн ижигийнхээ нүдэнд бол мансуудан нэрвэлцэх манд цагаан хүмүн ижидэн хүрээдэр. Үххээр юм би чамайг айлгая, хөхөөрөм би чамайг даллая. Миний хүү жидэн гэрээ. Ухаантай да миний ганц хүү хурай унах шиг жидэн дахпайдар гурай. Улэнурар сүнэдэ таганат данда амтагдах юмда эжимин ижимин ертөнцийн сайхан ээж баярлалаа. Өөрөөрөө үлсэнгөө савсар намайг их уруу татлаа. Энэ чи намайг шүлэг уншихад ерөөс алгадчихдаггүй байхгүй. Сая алгадчихлаа. Би тэгэл хавсрангаа хараад хоолоо зангираад байлаа. Тэгээд яг сая одоо бас улсууд жаахан гисэн байх. Тэгээ би нэг хайрын тухай дөрвөн мөр шүлэг уншаад хагас идэ одоо ердөө. Хорвоо та ганцхан удаа дурлах ёстой. Ховрхон заяг эрчүүл бидэнд өгсөн мөртлөө хожимноос илүү хөөрхөн хүүхэн харуулж хоёр зөрөхгүй мөвгөн хайгаа битгий зовоо. Адуу тургасан тэржлийн цагаан шүн аяны майхны нөмгөн хормоо эдэрлэж хар цэцэг шиг хөөрхөнд найрын согтуу шиг ухаалдаж хамаг байдагаараа ангуйж угаад ханилын суухыг минь харсан байж үдсэн байж ядаг хөгжим шиг өвөрдөг үрдэрлэж янагийн үеийн дугаар бүсгүй минь битгий уяраа. Хамгийн хөөрхөн хүүхэн тааралдсан ч харахын төдийлэхтэй үлдсэн өрхийн тэргүүлэгч буурлах хайгаан өршөө өдөж чадхаж өнөөдрийн болорсон дэрсэн өвөрхөнгөн хүүхнүүд намайг битгий ширтцгээ. Өөрөнгөчүүдтэй сайхан хөгжил надад харагдлаа өмнөртлөө сайхан юм бэ. Би бас ойр зүрийн ганцхан гадаад оронд явсан өчигдрийн сайхан буудалд уулаа тэр л байдаг л буудлууд байна. Ямар сайхан юм бэ. Та бүхэн маань хөгж जैन улам сайхан аз жаргалтай хамгийн гол нь бие биенээ сайхан хайрлаж яваарэ. Та бүхэндээ аз жаргал сайн сайхан өрөөлийг дахин тэгшүүлье.
За цалиг сайхан авьяастай, халигсан сайхан сэтгэлтэй, гэгэн сайхан яруу найрагчид баярлалаа. Уртнаас удаан жаргал 100 настаж 6-тай алтан таягаан дулж Монгол түмнэн цаг ямагт тийм цэцэн бэлэгтэй сайхан яруу найргаараа мөнх дундаадж явахын бэлэгтэй сайхан яруулыг Бадарчвайдаан ардын олон сайхан уран зохиолчдод та бидний шүтэн бишрэгшид болсон эрхэм сайхан найрагчдаа өргөн барьж дэвшүүлэн айлтгая. За 2 өдрийн туршид бол өвөр хангаачууд минь, ус нутгийнхан минь ёстой нэг цээж дүүрэн магнай тэнэгэр үнэхээр нэг сайхан баярлаж байна. Болорд сум яруу найргийн наадам хідэн аймагт очиж зохион байгуулагдсныг одоо би хараахан хэлж мэдэхгүй байна. Тун цөөхөн байгаа да. Энэ одоо сайхан гэгэн сайхан яруу найрагчид өөрийн биеэр энэ одоо манай аймагт морилон ирж тунгалаг сайхан яруу найргаан уншиж та бидний сэтгэл зүрхийг цэлмээж уран Монгод мялааж магнай хагартал баярлуулж байгаа нь үнэхээр манай өвөр хангаачуудын зол заяа гэлтэй. Энэ сайхан найрагчдыг өрж авчирсан, энэ сайхан наадмыг зохион байгуулсан манай өвөр хангай аймгийн засаг даргын хамгийн газар Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, Монголын зохиолчдын эвлэл, Дэмдийн бүрэгдөрж сан гээд энэ одоо яруу найргийн наадмыг зохиоход, бүтээхэд, өнөөдөр та бидэнд хүрэхэд халуун сэтгэлээр зориулсан бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхэндээ амжилт хүсье. За ингээд яруу найргийн наадам маань цаашид үргэлжлэн дараагийн дүйцийн яруу найрагчдыг тайзнаа гарч ирж уран бүтээлийн төмөн олондоо хүрэхийг урьж байна. Энэ удаагийн дүйцийн яруу найрагчдыг манай их зохиолч Ташлоржийн насаг дөржийн нэрмжит шагналт, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Болорд сумын эзэн яруу найрагч Жамсрангийн баяр жаргал тэргүүлэн тайзнаа гарч ирж байна. За найрагчдаа мөрж байна. Яруу найрагч Монголын зохиолчдын эвлэл болоод их яруу найрагч Ирэмчний Чойнмын нэрмжит шагналт тусгаар тогтнолын наадмын тэргүүн байрын шагналт яруу найрагч айлтгын төмөр очир таныг тайзнаа гарч ирэхийг урьж байна. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Баян мөнхийн чулуун цэцэг таныг мөн урьж байна. Сэродын нэрмжит шагналт яруу найрагч Чулуун Баатрын ууган баяр таныг мөн тайзнаа урьж байна. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Мулцангийн уян сүх таныг мөн урьж байна. Сэродын нэрмжит шагналт яруу найрагч Оюуны Цэм Даяуш, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Даваадөржийн Инх Болдбаатар, Сэродын нэрмжит шагналт Баатрын Инх Төр, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт Цэв Учрын Эрдэнэбаатар нарын яруу найрагчид тайзнаа гарч ирж байна. Халуун сайхан алга башилтаар баяр хүргээрэй. За уран Монголтой эдгээр сайхан найрагчдыг магнайлан насаг дөржийн нэрмжит шагналт Болорд сумын эзэн яруу найрагч Жамсрангийн баяр жаргал таныг шүлгээн уншноо гэж хүндэтгэн өрье. За өөрийн хангаачуудаа жигэн дунд өдрийн мэндийг талбий. Энэ сайхан дэвжин дээрээс би гайтуга нэрмжит Богдын дул гэдэг яруу найргийн одоо тэргүүн байрыг хүртэж одоо өөрийн хангаа нутгийн өмнө талын одоо бүх гайхамшигыг үзэл сонирхож биширч байлаа. Тэгээд энэ нутагт гой сони юм би ажигласан байдгийг. Тэгээд би сайн нэг өөр хангаа нутгийн нэг одоо улсын их хурлын гишүүн нэг хүнээс би нэг асуулаад танаа нутгийн уусны гний юм аа гэж одоо яахаар гинэн болдгийм бэ гэхээр алттай уусан шаргал өнгөтэй, чулуун үрстэй уусан хар өнгөтэй, маргатай уусан ногоон өнгөтэй гэж тэрэн шиг гэсэн ч одоо энэ нутгийн сайхан ард мөн энэ газар шороогон бол гайхамшигтай сайхан хайрлаж, хамгаалж, хятадуудаас энэ мөнгөтэй олигархуудаас хамгаалж яваад бас тав хүндээ би бас Монгол хүмүүд баярлж байгаа шүү.
За та бүхэнд хайрын тухай шүлэг хүсэж өгнө өдөр. Зан төрөлжин зарман зам сэлхэн сэвэлтэй задуур хонгор амраг минь задгай үрлэн нодмостай хонин сарын зэсгсэн хонгор альмадайстай халуун зүрхний янаг минь харцсандаа жаахан гүнхтэй туу халахын утаг тоймон цагаан манантай төгөлдөр зүрхний янаг минь төрмөл ганцхан бурхантай асхар шинэрсэн сэтгэлийн хижин алхан хэмээ занагтай айж өмнө сарн тэргэл амраг зүрхний лөгшөлтэй угал сэрслэг хүний хорвоон уян санааны зурлагтай урсан тэлгэх хон жилүүд нь уран гоё нуглаатай. За баярлалаа тав. Нацгөлөржийн нэрмжит шигнэлт яруу найрагч баяр жаргал найрагчтай баярлалаа. Бодрон хүчний яруу найрагч энэ наадам утгын их наадам ийхүү уял ухаарлах хайрлсан сайхан шүлгүүдээр үргэлжилж байна. Монголын зохиолчдын эзэн шагналт Чойногийн нэрмжит тусгаар тогтмол наадмын тэргуун байрын шагналт айлтгүй төмөр очир найрагчийг урьж байна. Их бодрол цом өнөөдөр Монголын ноён санааны томьёолыг төв халахад Монголын төвцөг хар хорон Эрдэнэзөө төв сайхан нутагт хийж байгаад баяртай байна. Би бол хязгаар нутгийн хүн Монголын зүүн хязгаар Сүхбаатарын аймгаас ирсэн. Монголын баруун хязгаар Эрдэнэбаатар гэж бодрол цомын эзэн Орон хаан Улаан Эрдэнэбаатар гэж улаан галзуу наригч энд явна. Тэгээ Монголын баруун зүүн хязгаарыг одоо багцлж бид хоёр хэлсэн тэгээд нэхий дунд нь байгаа. Тэгээ төв халахад өнөөдөр бас Монголын ард түмэнд үнэн хэлгэж шүлгэн хэлэх боломж олсон баярлалаа. Тэгээд өөр ангаан утга. Өнөөдөр өнхчин бодрож байх болтугай. Галзуу нохойны аманд гараан хийсэн шүлэг. Хотын мөргөнөөс ялгарах холын шимээд уурсан хонцын хүүхдүүд ордны хойморт зовлоход уурсан баян зүрхийн хоёр багхар байж чадсан усаад байна шүү. Баруун зүүн тийш урагшаан багтар цохолдон боргоод байх чинь голоон дууж байгаа. Аян нэмэрч байгаа нь голын зарцаагаан зочиодоо гэж гомдлон мэдүүлж байгаа нь тэр матад гişөө төвөө толгойг малтлаа гэж гаслан магхан толгойд уусан мах шиг хэрцлээ гэж гангнэн талнутхан томлож байхад тайван нэрсэж чадахгүй нөхөд тамийн зовлон хайшгүй гэж та бидэнд сануулж марган зам боглоо гэж аашлан нам боглоо гэж ууглан сэм хуйлдлаа гэж архирна сэм боллоо их хорин гэж догширноо гамшиг зовлонг өртөж мэдээд галзуур чагсардаг ноход мэндэ төр ялзарсныг төмөнд зарлаад төөнхөн хэгэртэл боргож байна да. Дөрвөн хөл дээрэн дэвхэрч 10 зүгтээр хэрч гинжүүн дангишиж гिची гингрэш мартаж төмөр нүдрэгэн дадайсан төрийн орд руу дайрч байна. Өнгөн Чингисийн голомтоод өмөр цомнон завхарноо. Дуу тасрахгүй гарган буу зайлгсан ч айхгүй дэгэ. Лостогчтол уурсан луутай носсон ч дийлэгдэгэ. Хөх толмыг минь хөрөөдөх, хөдөө талыг минь өрөөдөх, морь сарлгийг минь туух, бод баялагийг маань зоох, ой хөвчийг маань огтлох, охид эмсийг маань огтлох, самар жимсийг маань савлах, санаа сэтгүүлийг маань чавлах, хэл соёлроо минь давтлах, хэрдэн их мөрнийг маань цовдлох. Үчиг цаасыг маань цоожлох, үжил бодлыг маань цаазлах, сэмогийн хөнгөнд сэлмийн саягаа шигтгэрээ, кимний хормойг л урд тастаад хүүдэрээ, лия вахтны өмдийг л хүү дотож ичээрээ, би танихгүй хэм байна, би чи бас хоорон алхуулаарэ. Төмөр ягшин харж хэлэхэд төрийн ордонд авч байна, зан соёогшин ярзаахад заскин зараанууд алдирч байна, уяас рүүчин алдуурах юм би гэхээс улс төрийн барлгүй чичирч байна, арган ягшин саарчих юм бол ард түмэн харин адаг ташхнаа. Дундуур шохруутай идэрч чинь тасал болгож ширгэн асгал да. Додооч дээрээ миний махруу да. Дорн номон руу
Хуцаад байгаарэ. Утаан дээлтэй Улаанбаатар чинь биднийх биш болсон. Улс хөрмөнд харин бүгдээрээ чи биднийх байгаасай. Бүрээс нэмгийн гэртэл бүдэрийн зэрэг усаахна. Бүрэн усынхаа үүдэнд нохой тавихад алзахгүй. Алзахгүй хайхгүйгээд амар суг сагвшээ. Номхон мөр шиг ард түмэн ноход усаж байна гараад хардаа. Эдгээр зүрхнээс аяатай инхри Монгол нутаг минь эрен бэжгээр дамжаад эсийн цаг шиг гоожж байхад далны хуудас махыг далуулын үдээ цаддаг атлаа дархан Монголоор нон 76 хаан зулгааж байхад баян зүрхийн хоёр багхар байж ядан олохгүй яах юм бэ? Бадан шүлгээрээ най томорчрол дафтар цохолдог ойлгохгүй яах юм бэ? Худлаа гусдаггүй ноход минь хулгайч нөөрчдөг туунаа. Сүүргүй чануудын сэргийг л сүнсийг нь томдгож зуунаа. Удаан галтрт нохот минь 4 минут тавихад л ус хийх хүрдийн төшөөд минь л 8 минут тавиулаасаа доо. Галзын хааны аманд гараан хийсэн шүлгээрээ би солиорсон нийгмийн соотомж хийх нь машиж сохорнуудыг нь жижиж байгаа юм а. Баярлалаа. Монголын зохиолчдын эрхийн шагналт яруу найрагч Төмөр Ачир найрагчтай уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн өрөөё. Монголын зохиолчдын эрхийн шагналт яруу найрагч Баян Мөнхийн Чулуун цэцгийг урьж байна. Баярлалаа. Аав минь тэнгэрт мордоод 3 жил болж байгаамаа. Миний аавыг Баян мөнх гэдгүй Бат мөнх гэд юм шүү. Тэгэд аавынхаа нэрийг ямар ч хэлсэн энэ том тайзан дээр зөв илүүлсэн дээр байх гэж бодлоо. Тавилан. Бүгдийн хүчээр намайг шүүрч, бүгдийн өмнө эрээг минь алдуулж, эрэмгийн залуу наснд минь чи намайг эрен бүргэд болгосон. Далбил зуулан даналзаж, дангаар омглон аашийг минь нугдарж, даварсан. Хүүхэн бүргэд болгосон. Өнчин заяа тэнгэрт зохихгүй учир өвчөн доочин амирлсан хатан бүргэд болсон. Мөрөн дундаан тармалцсан газрын шувуу намайг нулимс хүртэл зохихгүй. Тэнгэрийн шувуу болгосон. Буурынхий буурал дэлхийн уужим саруулыг дамнан бүргэд минь чамаар минь дамжин айсаж бүр холын одод хөвлөд минь залбирахад бүргэдэн таасан гэдэгт итгэцэн танилцсан өдрийн минь төөрөг тэнгэрийн энгэр зурагдаж тааваран элен халих бүргэдийн зэрэгт хуурч ертөн цуссан танхил энхэн заяаны үүдэнд бүсэн тайлан номхорч тал ертөнцийн бөөрнөөс ерөөл ургаж тавилан минь бүтэн болсон. Чулуун цэцэг найрагчтай баярлалаа. Найрагчдын маань овгийг бичихтэй бичвэрийн алдаа гарсан байснаас зарим нэгэн найрагчдын одоо овгийг буруу дуудсан бол одоо хүлчил өөрчлөлт гуйж байна. Сэр одын нэрэмжит шагналт яруу найрагч Чулуунбаатарын Уун баяр найрагчийг хүрье. За Өвөрханга аймгийнхан мань бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Жүжигний тайзны нэг захаас нөгөө эцэс хүртэл жүжигчин сар гэдэг нэртэй шүлэг уншия. Амьдрал жүжигийн анхны үзэгдэл дуусч хөшиг хаагдахаас өмнө үзэгчтэй хүндлэн мэхийн нислэх шиг шинийн сар уулын цагуур орон шөнийн тэнгэр жүжигийн тайз хоосрон үлдэн шат шүлгийн бие мэд сэмжин үйлс тэнгэр хэмжин биеийн лээж шөнийн харанхуйг мөн чанартай туулан замхран мөн чанарыг туулан замхран тайзны нэг захаас нөгөө эцэс хүртэл тайлаг düşхий олон нууцын тухай тайлж хайсан хувцасны нүцгэн эзний тухай тайтгарл хааж талаар нэг давхих сүрг адууны тухай хөлдөө нуурын гүнд хөдөлгөөнгүй хөлдсөн загас дахин хөдлөх тухай хөх тэнгэрийн үнд бүтэн өдөр дөнгөө хэд солдог тухай гэсэн ч түүнийг зинхэр хэмээн итгэдэг хүмүүсийн гүн итгэл үнэмшлийн тухай гэгцэн хүн чанараа олох гэж хүн бүхэн газар шигааж явдаг тухай хүрхрээ нурах нулимс унах хоёр яагаад ийм адилхан тухай нулимсны бүтэц
Далайн ус хоёр яагаад ийм жүржлэг тухай, эзэн хүний биеийг болоод утгагүй утгыг ухаж олсон тухай, ухсан тодорхой цэгт ухуулах нь өөрийнх нь жам байсан тухай, жам гэгч нь зам бүрийн үзүүр тухай, залуу хөгшин олонч замбуу твийн жин тухай, жүжгийн таз дүүрэн үзэгчдтэй асуулт үлдээн гэрэл аажмаар бүдгэрнэ. Амьдрал жүжгийн 2 дугаар үзэгдэл дуусч хөшиг хагдахаас өмнө үзэгчдийн хүндлэн нэхэн нислэх шиг шинийн сар уулын цагуур орон шинийн тэнгэр жүжгийн таз хоосрон үлдэн. Дахин хөшиг нээгдэж гэрэл агаарт биеийг олоход тайзны нэг захаас нөгөө эцэс хүртэл түүмэр чадсан өвс ургахтаа дуулдаг тухай, харин түүмэр давтсан сэтгэл дахин амьлахтаа уйлдаг тухай, түүхий жимс боловсрч гүйцээд үзэгсэлд бүсгүй уруулын өнгийг хулгайлдаг тухай, уран жиргээ чуудын чимээг хөгжмийн зэмсэг хэрхэн өөртөө шингээсэн тухай, морин хийл хүний сэтгэлийн чимээ хоёр аль адилхан тухай, моддын өнг нүдний өнг адил тунгалаг тухай, бүргэд шивүү салхиар тоглон агаар тэрхэн жингүүддэг тухай, усны нэгэн тусалд бүхэл ертөнцийн бүх түүх багтдаг тухай, уйлж байгаа тэмээнд яагаад уртын дуудуулж өгдөг тухай, учирсан амрага уруулынхаа хээнд нуудаг тухай, учирсан амраг болгон уруулын хээнд үлддэггүй тухай, уруул хил хоёр нэг амтыг яагаад хоёр өөрөөр тайлбарладаг тухай, ухаандаа биш зүрх сэтгэлдээ захирагдах нь үнэн байхын нэгэн шалтгаан мөн тухай, жүжгийн таз дүүрэн үзэгчдтэй асуулт үлдээн гэрэл аажмаар далавчаах хүмүн. Амьдрал жүжгийн 3 дугаар үзэгдэл дуусч хөшиг хаагтахаас өмнө үзэгчдийн хүндлэн мэхийн өслөх шиг шинийн сар уулын цагуур орж шинийн тэнгэр жүжгийн таз хоосрон үлдэн. Дахин хөшиг нээгдэж гэрэл харанхуйг хайр найргүй залгилахад тайзны нэг захаас нөгөө эцэс хүртэл нүд завчлах хэсэгхийн тэр цаг хугацаа хаана үлддэг тухай, цаг хугацааны эргүүлэгт туулсан амьдрал биеийн арьс адил хэрхэн өөрчлөгддөг тухай, элс мэд тэр цаг хугацааг нэрлэгдэж амжаагүй тэр нэг зүйл ус адил иддэг тухай, алдагдсан цаг хугацаа аль нэг орон зайн хар хайрцагт цоочлогдсон тухай, өнөөдөр тайрсан мод 10 оны дараа ургасан байх тухай, 10 оны дараа тайрагч тайрсан модноосоо намхан болсон байх тухай, нараа тэжээгдэгч бүхэн сарны тоололд иргэдэг тухай, одоо цаг дээр од бидэнд харагдавч өөр аль цаг хугацаанд од биднийг олж хараагүй тухай, өвс хазаж байгаа амтан үр zulцагдаа хазагдах тухай, үйл нүгэд замхравч үйл биш бид нүүж байгаа тухай, эд мөнгө үнэт идэл биеийг чимвч ил сэтэл үүрэх тухай, гоо сайхан бардам зан гал асаад унтрах адил богино тухай, бодит зүйл гэж юу хэлэх вэ гэж асуугаад бодит бишээ мэдрэх тухай, бодит зүйл гэж байдаггүй тухай, байдаггүй ч гэж байдаггүй тухай, бодол хүртэл жинхэнэ биш тухай, бүх зүйл тоос тухай, тоос хүртэл үгүй тухай, харагдаж буй бүхэн хоосон тухай, сонсож буй бүхэн үгүй тухай, хурч буй бүхэн байхгүй тухай, үнэн ийм амар тухай, үнэнд хинч хизээч итгэдэггүй тухай, тийм байх нь амьдрахын хамгийн сайхан тухай, жүжгийн тад дүүрэн үзэгчдтэй асуулт үлдээн гэрэл аажмаар агаараа сангижрэн. Амьдрал жүжгийн ээлжид үзэгдэл дуусч хөшиг хаагтахаас өмнө үзэгчдийн хүндлэн мэхийн ёслох шиг шинийн сар уулын цагуур орно, шинийн тэнгэр жүжгийн тайз хоосрон үлдэн. Дахин хөшиг нээгдэж гэрэл харанхуйгаас тусгаар оршиход тайзны нэг захаас нөгөө эцэс хүртэл. Нарагчтай баярлалаа. Сэродын ирэмжит шагналтай яруу найрагч Цэндэ Юуш. Орчлон цасны өчүүхэн ширхгээр арслан үйлдэж цэгээр зурсан буддааг түүнд балгуулсан орчлон салхины нэгэхэн ирчээр хуурмаг чанарыг бүтээж сэтгэлээр дүүрсэн хүмүүнийг түүнд дасгасан орчлон хөвөгч үйлсэд мөнхийн хөдөлгөөний онцсыг нууж хөх тэрэгнүүд түүний араас өнгөрсөөр үлдсэн орчлон урандж байгаа бугын алтан хоолойнд усан үзэмшиг хүслийн туйлыг амилуулсан орчлон уйлж байгаа хөх чонын дуунд уутгар гүнгийн ёроолыг
орхисон орчлон өтөл эмэгтэй мөнгөн толон туссан дүрсэн өөр хүнтэй эндүртлэн хуучирсан орчлон өвгөн загасчинтай хамт үдгшиж өнгөрсөн хайрын дамаг манан дотор хөвсөн орчлон ургаж байгаа бяцхан мөчөрт хэрхэн жимслэхийг зааж унаж байгаа хөгшин моддыг ажиггүйгээр үдсэн орчлон цагийг эзэлсэн мэргэд лааны гэрэлд сууж цахлаа шиг хүслээрийн тэнгис далайг хэмжсэн орчлон цагаан мөр үүрэн гэгэнээр янцгааж цаанаас нь нар мандсан орчлон сүрлэг улсыг хэрэм цайз болгож сүүлчийн мөч хүртэл үлдээсэн орчлон олон зуун шууд эрхэн эсэлдэж ондоогоор дэвсэн орчлон очрыг гуйлаар зангидж оддыг хоосон алсад үлдээсэн орчлон цаг нь болохоор өөрийнхөө ул мөрийг